За сайн байна уу? За наана суугаад микээ өөртөө ойртуулаад чихвчээ зүгээд гэртээ байгаа юм шиг тухлан суугаарай. Гэртээ байгаа юм шиг эсвэл яашаа гэж байгаа юм шиг юм уу? За өглөөний минь сайхан амарсан уу? Сайхан амарлаа, та сайхан амарсан уу? За сайхан амарсан. За өглөөний хэрхээ эхэлж байна. Өглөө ер нь догдолтой эхэлж байна. Өнөөдөр одоо 11 цагаас би эсэлтийн шалгалтанд 800 авсны шагналаа авна Жанжигүлөв дээр. Оо за. Тэгээ ерөнхийдөө бас догдолтой байлаа. Тийм байна. Маш олон зүйл одоо өнөөдөр тэгвэл үргэлжлээд явах төлөвлөгөөтэй байгаа. Маш гоё сэтгэл зүйтэй өнөөдрийг өгсөн байгаа юм байна да тий. За би үзэгчтэй одоо өөрийг нь танилцуулсан байгаа. Өөрийгөө бас нэмээд илүү дэлгэрэнгүй үзэгчтэй танилцуулаач. За 33 дугаар сургуулийн 12-ын дэнг Сурдаг Нэмбаатар Хөтөмөгч ахлан байна. За саяны эсэлтийн шалгалтанд бол математик нийгэм судлал гэсэн хоёр хичээл дээр 800 авсан. 4 сарын хаврын эхэл бичгийн шалгалтын дээр 800 авсан. Ингээ 3 болж байгаа. За ингээ ийм 3 хичээл дээр 800. За математик нийгмийн хичээл дээр гэсэн тий. Энэ хүү хоёр хичээлийг яагаад өгөх болсон бэ? За миний ер нь бол мэрэгжил бол ер нь байгалийн ухаан инженерийн чиглэлийн мэрэгжил гэхдээ түүх нийгэм судлал гэсэн хоёр хичээлийг өгж байгаа. Энэ нь болохоор ер нь 9 дугаар ангиас хойш дуртай байсан. Ер нь хобби маягаар л давхар судлаа явж байгаа учраас тэгээд өгөөд үзийгээл орсон да. За тэгэхээр энэ хүү мэрэгжлийг яагаад сонгосон бэ? Хизээнээ сонгов? Бас илүү дэлгэрэнгүй яриач те. За өнөөдөр Монгол улсад бол ерөнхийдөө математик англи хоёрыг хүүхдүүд их өгж байгаа. Түүний дараагаар нийгэм судлал гэсэн хичээл орж байгаа. Ерөнхийдөө Монгол улсын ирээдүй бол ер нь хууль эрх зүй тал руугаа илүү явж байгаа болов уу гэж бодож байгаа. Миний хувьд болохоор Монгол улсад нэлээд хөгжил дэвшилтэнд тустай юм болов уу гэд инженерийн чиглэлийг сонгосон. Өөрөөр хэлбэл ер нь би байгалийн ухаан, нийгмийн ухаан ер нь хослуулж явах нь зүйтэй бахаа гэж бодоод мөн одоо инженерүүд л их хэм хийж бүтээдэг те. Улс орны хөгжлийг авч явдаг гэж бодоод тэгээд энэ мэрэгжлийг сонгосон. Ямар гоё юм бэ. Тэгэхээр ер нь ирээдүйд улстай хэрэгтэй инженер нь маш сайн инженер болоод улстай маш гоё зүйлийг хийхийг мөрөддөг байх нь шүү дээ тий. За яштэй 800 авсан. 800-аа өөрийгөө аавна гэж бодож ирсэн баг. Яш өгөхдөө. Нийгэм судлал хичээл дээр бол ер нь зорилго байсан ер нь. 800 авах. За математик хичээл дээр мөн л бэлтгэлээ сайн хийж ер нь 800 гэдэг нь бол хол биш юм байна, ойр юм байна. Ер нь боломжтой юм байна гэж бодоод тэгэл орсон да. Нийт 5 хичээлээр өгсөн. Түүх англи хэл, нийгэм математик физик гэсэн 5 хичээлээр өгсөн. Тэгээ гол дуугаас математик, нийгэм хоёр дээр илүү анхаарч бэлдсэн. Хэрхэн бэлдээ вэ? 9 сараас эхлээл ер нь давтлага суугаал ер нь хуваарэ бэлдэж эхэлсэн дээ. Хуваарэ. Тэр ер нь математиктэй тэгэхээр маш сайн байх нэ. Математик суургайг байгаа. За тэгээд одоо тэгвэл 800 оноогоо авцсан өөрөө хүсэж байгаа зүйлээ оноондоо хүрээд чадсан болохоор одоо ямар сургууль орё гэж бодож байна? Тийм. Анх хоёр нь бол гадаадд сурах гэсэн бодолтой байсан. Тэгээс үйлрүүгээ гэр бүлтэйгээ ярилцаад ер нь ихэндээ Монголдо сурсан дээр юм байна гэд. Тэгээд шүтист ганцхан шүтист л бүртгүүлээд байсан. Тэгээд тэгээ хүссэн анги авч чадсан. Тэгэхээр шүтисийн шинжлэх ухааны их сургуульд орно гэсэн үг юм байна шүү дээ. За тэгээд саяас яштэй бэлдэж байхдаа хуваараа бэлдсэн 9 сараас эхэлж бэлдсэн гэж. Тэр зүйл одоо 1 жилийн хугацаанд яштэй бэлтгэхэд хүндрэлтэй зүйл юу вэ? Одоо хэцүү санагдсан ч юм уу? Тийм манай багш нар ерөнхийдөө зөвлөөл чиглүүлэл явж исэн. Тэгээ ер нь нэг хахтар хүндрэлтэй зүйл бол байгаагүй. Тэгээ өөрийнхөө таавар өөрөө бүх менежментийг хийгээл ер нь бэлдсэн тий. Нэг өөрийгөө ядраагаад байсан зүйл байхгүй. Бас хитэх шахаагүй юм байна шүү дээ тий. Тийм шахаагүй ер нь өөртөө их чөлөө цаг их гаргаж исэн. Тэгээ толгойгоо байн хичээлд анхааруулад ер нь ажиллаулаад ивэл бас үр дүн тааруугаар магадaltaй гэж ер нь сонсч ирсэн. Тийм учраас ер нь аль болох
цагуудаа зохицуулаад ер нь л өөрийгөө ядрахгүй гэж л бэлдсэн дээ. Ялч бас тэгдэг штэ. Хитрхи их нэг зүйлдээ анхаарал авахаар хитрхи ядарчдаг ч юм уу тий. Нэг тийм burn out болдог ч юм уу. Яг тийм санагддаг. Тийм болохоос дунднаас сайн амарсан байх нь сайн өөрийгөөс тархиа өөр зүйлд сатааруулж өөрийгөө бас цэнэглэсэн байх нь штэ. Тэрхүү амралтаа ч юм уу тархиа цэнэглэхдээ яг юу гэдэг вэ? Ер нь тэгэл гадуур тоглоно. Ер нь их л тоглосон дөө. Юу тоглосон? Бидгээд ландах гэж ярьдаг. За тэгдэг тий. Яг ч одоо e-спорт. Тий. Маш сайн хөгжсөн байгаа. Тэгээ бильярд шиг юм уу. Ер нь найзуудтайгаа гадуур гарах. Өөрийгөө хөгжүүлэх спортоор тий. Спорт гэснээс сая бильярдаас e-спортоор сонирхолтой гэж нөр сонирхдаг спорт ч юм уу тоглолтын спорт байгаа юу? Ширээний дэнс нэг хэсэг их тоглосон юм байна. За. Тэгээ өөр чинь нэг хахтар тийм спортын чиглэлээр нэг юм сонирхож тоглоагүй. За тэгээд түрүүн нэрээ хэлсэн нийт 3 хичээл дээр 800 авсан гэсэн шүү дээ. Тийм. За тэрний нэг нь математик, нөгөөх нь нийгмийн ухаан. За нөгөөх нь болохоор хэл бичгийн. Тэг их хэл бичгийн шалгалт. 4 сард болдог энэ шалгалтыг өгч тэнцснээр их сургуульд орох боломжтой болно Монголд. Хэдээс дэш онаах хэрэгтэй тийм ээ. 400-аас дэш. Дөнгөн дээр бол 800. Хэл бичиг дээрээ хэр санагдсан? Ээш өгж яхад ер нь хэр санагдчихсэн? Хэл бичгийн шалгалт бол ерөнхийдөө ээшиг бодвол амархан. Одоо SLT шалгалтанд монгол хэлний бас шалгалт байгаа. Түүнээс бол хэл бичгийн шалгалт бол арай амар. Хэлбэр санагдсан уу тий? Тийм. Хэл бичгийн шалгалтанд бол нэг хахтар бэлдээгүй. Өөрөөрөө л орсон юм биш үү? Тийм. Би чинь мөн нодлон уралшин ингээл ерөнхийдөө их ном уншдаг байсан. Тэр нь их хэлв нөлөө үзүүлсэн байх гэж боддгийн. Одоо их хэлний үгийн баялаг сайжрна, найруулга сайжрна. Тэгээ их уншаад ер нь ойлгох чадвар нэлээд сайн болж уншсанаар. Тэгжсэн нь өрдөнд л одоо хэлвчгээд амжилттай гэсэн баг. Тийм ээ. Тэгээ ном сайн уншдаг байсан. Тэр зүйл маш их нөлөөлдөг байсан байх нь шүү дээ. Нөлөөлсөн байх нь шүү дээ. За тэгэхээр нийт 5 хичээлээр өгсөн. Энэ дундаас хамгийн дуртай хичээл нь ер нь яг аль хичээл вэ? Яг хувьтай ч юм уу, мэрэгжилтэй холбоогүй эсвэл ингээ өөрөө илүү маш сонирхолтой нэг хичээлүүдийг шүү дээ. Тийм математик нийгмийн хичээл бол угаасаа хамгийн дуртай хичээл байсан. За түүхийн хичээл би 9 дуурайнгаас хойш олимпиадад орж яваа тэгээд за. Би ер нь бол угаасаа 9 дуурайнгаас хойш бэлтгэл тэ байсан гэсэн үг түүхийн хичээл дээр. Тийм байна. Тийм учраас тэгээд бас их сонирхолтой байсан. Гайгүй санагдчихсэн. Түүхийн хичээл яг юунд нь дуртай вэ? Түүхийн хичээлийн. За Монгол улс угаасаа бүгд мэдж байгаа. Агуу баялаг төвхтэй орон. Тэр бүгдийг уншиж судлахаар угаасаа Монголын омгшил төрн, бахархал төрн. Одоо тийм учраас л одоо дуртай. Тэгэлгүй яалч юу маш олон жилийн түүхтэй. Дээрээс маш олон эзэнт гүрэнтэй. Тэрийгээд дагаад маш олон сонирхолтой түүх байдаг тий. За. Тэгээд түрүүн бас ярьсан шүү дээ. Олимпиадад ордог байсан гэд. Тэгээд олимпиадад хэр амжилттай оролцдог байв? 9 дугаар ангиас хойш одоо хэдэн олимпиадад оров? Ямар ч л байсан. Тэгээд дүүргийн олимпиад гэдэг юм, нийслэл улс гэж юм. 11-12 дугаар ангита дүүргийн олимпиадад 3-т орсон юм байна. Өөр сүүлд социал демократ Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан дүүргийн олимпиадад төрүүлсэн юм байна. Ямар мундаг юм бэ. За баяр хүргэе. За баярлалаа. Тэгэхээр одоо ер нь цаашдаа ээш өгөх гэж байгаа хүмүүс ч юм уу те найзуудтайгаас цуг өгөөд найзууд нь хэр хүлээж авсан 800 авчлаа гингод нь. Манай найзууд угаасаа 90 намайг баг 800 гэж 800 таанал гэж дууддаг байсан юм. Ерөнхийдөө надад ирэн бүгдээрээ л найдлага тавьж ирсэн сургуулийн манай гэрийнхэн маань. Найс нөхөд тэгээд бүгдээрээ л найдлага тавьж ирсэн. Тий, ерөн баяртай л хүлээж авч ирсэн. Манай багш л хамгийн их одоо баярлсан баг та. Айгуу өдөрсөн багш. Ялч үдгсэн баг тий.
нөгөө бид хэдийг ийш рүү оруулахад дандаа сургуулийн гадаа хүлээж сууж идэг. Оо. Тийм одоо шамныраага хүлээж суугаал. Одоо баг бид хэдээс л илүү их догдолтой байсан. Догдлолтой, сандралтай тий. Ангийнхан багш гэсэн ангийнхан багш нь ямар хүн байдаг вэ? Манай ангийн багш чи хөөрхөн хүн шүү дээ. Тийм гаднаа нэг хат юм шиг боловч дотор амар хөөрхөн оюун зөөлөн хүн байдгийг. Ер нь тэгэл би манай ангийнхан шүү дээ. Ангийнхан багш л ер нь эргэлээл энэ 7 жилийг болоод төгслөө дөө. Яалч бас багш нараа үнэхээр гаднаа хатуу чанга байдаг юм шиг хэрнээ яг дотроо бидний төлөө шавнырынхаа төлөө л гэж дандаа бодож хайрж хүлээж явдаг тийм хүмүүс байдаг шүү дээ. Багштай хандаж хэлэх үг байна уу? Багш магадгүй үдчиж магадгүй. Одоо манай багш шилэн ээжийг асрахаар хөдөө өвдсөн байгаа. За. Тэгээд ээж нь хордон идэгрээрээ тэгээ хайр тийш гэж хэлээ. Баярлалаа гэж хэлээ. За. Тэгээ түрүүн бас эндээс гараад Жанжин клуб руу очиж шагнал авна гэсэн шүү дээ. Энэ хаанаас өгж байгаа яг шагнал вэ? Нөгөө Баян зүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчд болоос хаа. За. Дүүргийнхаа 800 авсан хүүхдүүдэд шагнал урамшуул болгоно. Баян зүрх дүүргээс хэдэн 800 авсан хүүхдүүд мэдсэн үү? 33 байсан баг. Оо. Тий. Олуулаа юм биш үү тий? Тий. Улсад 190-д хүүхэд байх шиг байсан. Тэнцэнээс Баян зүрх 33 байсан баг. Тийм улсад 190-ээр 33 нь Баян зүрхээс гэхээр баг 12%. Бараг 20% ч юм уу тий. Баян зүрх дүүргээс 800 авсан байна шүү дээ. Тэр танаа 33 дахь сургуулаас нөр байсан уу? Манай сургуулаас надтай нийлээд 4-5 баха. Оо зөө. Тий. Ямар хичээл тэр? Хийм дээр 2 хүүхэд байсан. Нийгэм дээр надтай зөв нийлээ 2. Тэгээ математик дээр. За. Тэгэхээр ялч бас 33 дахь сургууль нь бас маш сайн байх нь шүү дээ. Хүүхдүүд нь өөрсдөө сайн хичээдэг. Манай багш нар ч их сайн бэлдсэн. Түрүүнээр асууж байгаа нэг орхицсан. Шалгалтын оноогоо мэдээд хамгийн түрүүнд хэлсэн хүн хэн байсан бэ? Шалгалтаа яг материалаа өгчээд бид дүнгээ харах гэж хүлээдэг байна. Тэр үед амар их сандраал одоо хэд авсан болоо гэж ер нь их тогтолтой. Дотор нэг тийм би эвгүй тайлбартай тий. Тэг яг дүн гарчаад яг харахад манай ангийн багш огтдог баг. За юу болсон яас эсэг гээл. Тэгээ хамгийн дөрөнд багштай л хэлж байгаа юм л та. Яг хоо ангиас уужсэн манай найзууд яг төрүүлж мэдж байгаа л та. Гэхдээ гарч ирээ шууд л багштай хэлж. Гарч ирээ хэлсэн хүн хамгийн түрүүнд багштай. Багш нь уйсан уу? Бараг уйсан баха тий. Гүн болов. Нийгмийн хичээлбэр 100-аас 95 авсан байхгүй юу? Тэгээ орой гарч ирж байгаа юм би. Тэгээ гарч ирээд 95-ээс манай танхимын хамгийн өндөр оноонд би байсан байхгүй юу? Тэгээ гарч ирээд би манай багш ингээл огтаал авсан. Манай бэлдсэн багш бас ингээл 2 тал зогссон. Яасан ийсэх хэд оноо авсан гэх. Би эхлээд хэлэхгүй байгаа гэсэн байхгүй юу? За. Гарч ирсэн хүмүүсээс хамгийн өндөр оноо тэнд хэд вэ гэл. 90, 92, 50 энэ дээр гэж байгаа л би. 95 гэсэн чи манай багш өрлөөл тэгэл бүүн баярлалаа. Тэр яаш өгсөн сургуулийн гадаа бүр бөөм баяр болсон байна шүү дээ. Тийм. Тэгэл тэрэл ер нь бараг 800 ахтаа гээл. Хөвчилж бодоод 800 оноогоо гаргадаг шүү дээ тий. Нөгөө нэг төгсөн хүүхдүүд дундаасаа хамгийн өндөр оноо ч юм уу гэдгээрээ хөвчилж гаргадаг санагдаж байна. Тий. Тэгэхээр ер нь ангийнхан багш нь мөн дээрээс нь бэлдсэн 2 багш нь хоёулаа гадаа нь хүлээсэн. Тэгээ ингээд 800 оноогоо хамгийн сайн оноогоо аваад гараад ирлээ гэхэд нь барыг чамаас илүү баярлсан баха. Барыг тэгсэн. Би яг тэрийг тэгж бодож байна. Би нөгөө өөрөө нийгмийн шалгалт надад ерөнхийдөө их дайжгүй материал хийсэн. Амархан дуу материал хийсэн. За. Тэгэхээр ер нь энэ олон хүүхдүүд ер нь 100% гүйцэтгэлтэй олон хүүхэд гарч ирэх байхаа ер нь би баргалж 800-аас мултарчлаа да гэж бодож байсан байхгүй юу. Иргэд их сандралтай. Тэгсэн манай багш нар бол гайгүй одоо ирд хайраад онд бараг 800 авчнаа гэж. Санаа зовлтгүй байлээ. Тийм. Тэгээ гэртээ очиж гэрийнхандаа хэлсэн чинь. Гэрийнх нь хэрвлэж авсан. Баяртайгаар хүлээж авсан. Тийм одоо дараа чи шалгалтаа угаасан математик бас
жилжин бэлжижсэн болохоор бас математик дээр бас 800 аваарай гэл. Одоо яг дундаг айл. Ялч бас үнэхээр бэлдээд өөрөө хичээсэн болохоор багш нар нь өөрөө бас гэрийнх нь ялч итгэлтэй байсан баг тий. Сайн авна гэдэгт нь. Түрүүн түүхээр яш өгсөн гэсэн тий. Тийм түүхээр түүхтэр хэд авсан? Би түүхтэр 100-78 он аваад тэгээд тэр нь 697 он болсон. Хэмжээстэй тий. Бас сайн авсан байж тий. Тий. Өөрөө тэгж бодохгүй байна уу? Миний хувьд бол ер нь таар хийсэн. Өөрийгөө бол жоохон шамлаад байгаа юм байна. Түүхтэр 800 байх боломжтой байх байсан. Юунд алдсан юм санагч чинь. Тэ нэг хайхтар уншааг үлдээ түүхтэр ер нь яхад бэлдээгүй байсан. Ер нь бэлдсэн бол дайжгүй байсан багтаа л гэж бодсон. Ер нь амархан материал хийсэн бохгүй бас. За бодож ирсэнээс нь тий. Төсөөлснөөс ер нь бол нийгэм түүхэн хичээл бол ер нь нэлээд дайжгүй материал олж ирсэн. Түүхэн хичээлийг нэлээд бас сүүлийн 7 хоногт ер нь номоо уншсан бол дайжгүй наах байсан л гэж бодчих. Ялч бас магадгүй нийгэм математик хоёроо бэлдсэн шигэ бэлдсэн бол бас нэг 4 хичээлээр 800 оноо гэсэн явж явах байсан бол. Угаасаа бэлдсэн хүмүүсд ер нь амархан л хийчихээр материал байсан. Төсөөлж яснаас нь. Тийм ер нь нийгэм математик англи түүх хэдрийг ер нь нэлээд хүнд орж ирэх болов уу гэж бодож ирсэн. Тэгэхээр сансны бодолоор гайг болчихсон юм чинь. Өмнө жил хайг бодол ер нь гайг болчихсон. Нэрээ юу яасан вэ? Ээжтэй бэлдэж байхдаас өмнөх жилүүдэд орж ирсэн материалууд дээр ажиллаж үзчихсэн баг тий. Төлхөө 25 оны материалууд дээр л их ажиллаж байсан. Ер нь энэтэй төстэй их орж ирэх болов уу гэл. Тэгсэн чинь тэгэхэд бол нийгэм түүх бол арай амархан болчихсон. Өмнөх жилийнхээс амархан санагдсан уу? Тэгсэн. Ер нь яг ямар хөө асуултууд байдаг юм байна? Ерөнхийдөө асуултын тавил эдгээр өмнө жилээс эхлээд арай урдны жилүүдэд бодвол арай өөр орж ирсэн шиг байна. Тэгээ ер нь л сурах хүчийн агуулгыг л ер нь илүү задлан шинжлэх асуултууд илүү байдаг. Юм шиг санагдсан. Бас мөнх авахлан би түүхийн хичээлдээ дуртай авна. Түүхт ер нь Монголынхаа түүх дуртай гэж сонссон л да. Тэгээд эндээсээ ингээд Монголынхаа түрүүн хоёлаас ярьсан маш олон түүхтэй, маш олон сонирхолтой онц ноцтой үйл явдлууд ихтэй улс. Тэгээд тэр дундаас ингээд яг хамгийн сэтгэлд ингээд буудаг юм ч юм уу тий ингээд таалагддаг он жил нэг ямар жил яг ямар хуу үйл явдлын талаар гэдэг вэ? Би төлөвлөгөө ер нь 20-р зууны түүхэд л их дуртай л та Монголын. Тэгээд тэрнээс эсдүгээр ингээд үздэг байхгүй яг 20-р зууны түүхийг. Тэгээд дуртай болохоор ер нь тэгэл олимпиадуудад эхэлж орж ирэл. Тэгээд тэрнээсээ хөөгөөд өмнөх жилүүдийн одоо 800-аад өмнөх жил тэгээ хүн нэгэл бүгд ингээд одоо үзэж сурсан. Яагаад 20-р зууны дуртай юм? Монголчууд их хамгийн их хөгжсөн он жилүүд байсан учраас гэдэг юм уу. Одоо олон соёл шинжлэх ухааны олон дамжуултуудыг нээж гаргаж ирсэн. Болохоор дуртай байх гэж бод. Ер нь улс төрд нэлээд дуртай л да би өөрөө бас. Улс төр экстенерхан тэгээд 20-р зууны түүх ер нь дэлхийн улс төр геополитиктэй нэлээд холбоотой учраас. Яалч бас дэлхийд даяар 20-р зуунд Монгол жилтгүүр нь 20-р зуунд дэлхийд даяар улс төр маш их хүчтэй хурдцаагаар хөгжсөн он жилүүд байдаг тий. Тийм болохоор ер нь тэрийгээ дагаад юм байна шүү дээ. Тийм. Улс төрлөө яагаад дуртай? Тэгээ гоё хоббигоосоо тайлбарлаач. Мэдхгүй төрөх өсөх юм аа. Угсаал сонирхол. Тэгвэл нэг тийм гоё санагдаад итгэв шүү. Тэр ер нь цаашдаа улс төрөөр явъя гэж бодож байна уу? Боломжтой тий. Улс төрөөр явбал ер нь нэг ямар хуу төрлийн улс төрч болно гэж боддог вэ? Одоо нэг төсөөлөл өгдөг шүү дээ. За би нэг тэдэн жилийн дараа за магадгүй энэхүү сонгосон мэргэжлэрээ за нэг 20 жил ажиллаад ч юм уу 10-аас 15 жил ажиллаад ч юм уу улс төрлөө орондоо улс төрлөө ороод за иймэрхүү төрлийн юм руу орох бах та ч юм уу төсөөлөл ч юм уу. Тэгэл улс төр гэдэг чинь тэгэл нийтэд улсын хурлын тэрэг юм шүү дээ. Улсын хурлд бол 25-аас дээш настай байж сонгогддог тий. Тэг би бол баг би ихтэй өөрөө бүр тооцож үзчихсэн байхгүй. За 28 наснд улсын хурлын гишүүн болж болно.
36 оны сонгуулиар нэр дэвшиж болсон. Одоо 10 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Тийм яг 10 жилийн дараа. 10 жилийн хугацаанд өөрийгөө хөгжүүлээд бас сайн хөгжүүлээд тийм инженерийн чиглэлээр одоо сурах чинь одоо улсын оролж инженерийн чиглэлийн мэрэгчлээ хүмүүс олон байгаа. За хин байдаг вэ? Зол жаргал гэдэг юм байдаг шүү дээ. Баянгол дүргээс сонгогдсон. Өөр чинь тэгээ физик, математикийн чиглэлээр одоо энэ алтан уяг гişүнж байна. Өөр багш нар гээл ерөн байгалийн ухааны чиглэлийн хүмүүс бас нэлээд байгаа. Тий. Тэрийгээ дагаад ер нь улс төрлөө орё гэсэн сонирхолтой. Ирээдүйд багадгүй төрийн ёсончломоос 2036 онд мөнх жавхлангаас нэр дэвшээ явж байхад нь би тусалнаа нэр дэвшүүл. За баярлалаа. Нийтээ бүх зүйлээрээ өөрөө чадах бүх зүйлээрээ туслаад яа. 10 жилийн дотор тэгээд улсрнаа хөгжүүлэхэд хангалттай эрдэм мэдлэг сураад авъя гэдэг. Тэгээрээ. За хоёулынгийнхэд ер нь ярилцах цаг ерөнхийд өгсөн байна. За тэгээд удахгүй дараа жил ч юм уу те аль эсвэл өвөл дахиад нэг эзэлтийн ерөнхий шалгалт авдаг болсон. Тэгээд тэр шалгалтанд одоо магадгүй өнгөрдөг шалгалтанд өөрийнхөө хүссэн оноогоо авч чадаагүй, хүссэн сургуульд орж чадаагүй хүүхдүүд байж магадгүй. Тэгээд шалгалтаа дахиж өгч байгаа. Аль эсвэл дараа жил яг 12 дугаар ангид өгсөд шалгалтаа өгч байгаа хүүхдүүдэд өөрийнхөө зүгээс хандаж хэлэх одоо ийм ангиул дээр шүү гэдэг зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? Тэстэ өөрийгөө л битгий ядраагаар л гэж хэллээ. Ер нь хүүхдүүдийг энэ жил яг хамт өгсөн үеийнхнийг хараад байхад гээл өдөр шингэл хичээлээ хийгээл ном шал бичээл ингээл суугаад идэг. Тэгтээ үр дүн хангалттай сан гарч ирж чадаагүй байх тохиолдол байна. Тэгээд нойроос авахгүй тэгээд шүнжин гэрийн далгараа хийгээл суугаад л идэг. Тэр нь ер нь бол их буруу. Аль болох өөртөө чөлөө цаг бас сайн гаргаарай. Тэгээд ер нь өөрийнхөө цагийг сайн тохируул бэлдэх цагаа одоо яг дэдээс цагийн менежмент сайтай хийх хэрэгтэй. За тэгэл өөрөө тэл найдах хэрэгтэй те ер нь их гандан мандан дээр очиж ном уншуулаад байхын хэрэг байхгүй. Тэрний оронд номоод уншчихсан дээр хэлвчгийн шалгалтанд нэлээд хэрэг болно. Ер нь юм уншаад ойлгох чадвар их нэлээд сайжирна. Математик дээр ч тэр үйлдвэртэй бодлого ер нь бол уншаад ойлгох чадвар сайжирна. За өөрч нэг хайхтар тэгэл ингээл гэж хэлэх өөр зүйл алгадаа. Одоо тэгээ битгий айж сандраараа өөрөө сайн тултал нь бэлтцсэн байхад ер нь сандрахын байхгүй болчихно. Тэр нь бэлтгэлээ сайн хий гэж хэлээ. Бэлтгэлээ сайн хийхдээ өөрийгөө ядрааж болохгүй шүү. Хамгийн гол нь тэр тий. Сайн хий гэснийг бүр илүү өдөр шингүү хийх гэж ойлгоод байх шиг байгаа юм. Тэр зүгээр цагаа сайн зөв тохируулаад хийхийг хэлж байгаа шүү дээ. Яг үр дүнтэй өглөөний цагаар гэдэг юм те. Чанартай бэлтгэх хэрэгтэй. За баярлалаа. Мөнх жавхланда дараагийнх нь одоо их сургуультай ороод их сургуульдаас амжилттай сураад маш мундаг инженер болоод улс их орондоо маш хэрэгтэй маш олон зүйлсийг хийгээд 10 жилийн дараа бас улс их оролтой нэр дэвшээд амжилттай улс төрч болоорой гэж өрөөё. За бидний урилгыг хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. За тэгээд монголчуудаа сайхан наадаарай гэж хэлье да. За баярлалаа.